хамгийн чухал хэсэг нь шинжилгээний засгийн газарт танхимын сэлгээ хийж бүтцэд өөрчлөлт оруулах тухай ирсэн. Харин энэ сэлгээнд өртөх сайд нарын жагсаалтыг эргээд олон нийт гаргаж таамаглал дэвшүүлж эхэлсэн байна. Төр засгийн тэргүүнүүд ард түмэндээ хандан шууд мэдээлэл хийж байсан нь цөөхөн байдаг. Харин өчигдөр засгийн газрын тэргүүн уртаас урт мэдээлэл хийх үеэрээ засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийж зарим сайд нарын асуудлыг улсын хурлын намрын чуулганд хэлцүүлнэ гэдгээ хэллээ. Өөрөөр хэлбэл засгийн газрын зарим гишүүдийг сэлгэх нь тодорхой болоод байна. Харин хинбэ гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд байгаа юм а. Шинжлэлийн засгийн газар байгууллагдахдаа хамтарсан засгийн газрын байгуулсан 11 яамны тоог 16 болгож нэмсэн. Ингэхдээ хэд хэдэн яамдыг салгаж тусдаа яам болгон бүрдүүлсэн юм а. Гол учир нь төрийн хэргийг цогц байдлаар иргэдэд хүрэхэд олон яамны хэрэг гарна гэж алтан хуйг үзэж байсан юм. Засаг бүтцээ өөрчлөх гол үндслээ илүү хурдтай, илүү эрчтэй, нэгт нямбаа өндөр хариуцлагатай ажиллахын тулд гэж тайлбарлаж байгаа. Шинжлэлийн засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нэгт нямбаа өндөр хариуцлагатай, шин эрч хүчтэй ажиллахын тулд засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг нэмээд удахгүй эхлэх улсын хурлын намрын ээлж чуулганы ихээр санаачны оруулж шийдвэрлэнэ гэдгээ зарлаж байна. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдын суудлаас гадна засгийн газрын бүтцийн асуудлыг хамтдаа оруулж шийдвэрлэх болно. Гэхдээ үүнээс илүү олон шалтгаан засагт бүтцээ өөрчлөхөд нөлөөлж байгаа нь тодорхой. Тодорхойлбол парламентэд судалгүй намуудаас эхлээд засгийн газрын тэргүүнийг огцрох 10 үндслэл хийсэн түүгээрч зогсохгүй ахлах зөвлөх нь нүүрс хөтөлбөрийн мөнгийг эзэн усан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн зэрэг нь алтан хуйгийн засаг нэг л бүтэхгүй байгааг харуулж байгаамаа. Ерөнхий сайд маань үнэнд гүйцэгдэж ойлгосон бололтой байна. Өчигдөр албан ёсоор засгийн газрын бүтцтэй өөрчлөлт оруулна гэдэг мэдгдлээ. Тэгэхээр Монгол ардын зүрх зүг байдаг шүү дээ. Үннээрээ бол өхөр тэргээр туулайг үзнэ гэж. Ер нь энэ засгийн газрын олон сайд нарт хариуцлага тооцох ёстой. Би жишээ хэлмээрг байна. Тэрийг улсын хурал дээр ярьдаг асуудал, байнгын хорон дээр ярьдаг асуудал. Ер нь олон сайд нарт, ялангуяа эдийн засгийн бодлого барьж байгаа сайд нарт бид хариуцлах асуудал ярих ёстой. Яагаад тэгэхээр Монгол улсын эдийн засгийн өсөлт яг одоогийн байдлаар 5% байгаа. Инфляци маш өндөр байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ маш ихээр нэмэгдсэн байгаа. Энэ нь юу харуулж байна вэ гэхээр Монгол улсын эдийн засгийн бодлого буруу байна гэсэн үг. Ерөнхий сайдын ажилд бид нарт өгнөлт өгөх ёстой. Үнэхээр эдийн засгийн эрчимчүүд энтэй холбогдох бүх үйл дүнмийг бол засгийн хурлаас баталж өгсөн. Тэгэхээр энэний дагуу хийх ажил нь бол засгийн газар энэ чиглэлээр хэрхэн яаж ажиллаж байгаагаа тайлангаа их хурал тайлгаж энэ асуудал дээр бид нар түүний тэргүүлж ажиллаж байгаа засгийн газрын үйл ажиллагааг бол бид нар ерөнхий сайдад дүгнэлт өгч түүний хийж байгаа ажилтнууд дүн тавих хэрэгтэй. Тэрнээс биш бид нар бүтцээсээ болоод ч юм уу хэн нэгэн засгийн газрын гишүүнээс болоод ажиллаа сайн явахгүй байна, тар байна гэдэг дүгнэлтийг ихгүй ч үзэж. Тийм учраас бид нар ерөнхий сайдын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх. Улсын их хурлын намрын чуулган эрхэлмэгц ерөнхий сайд алтан хуйг танхимынхаа зарим яамдыг нэгтгэх, нэр бүхий сайдуудыг чөлөөлөх, шинээр томилуулах саналаа гаргах нь тодорхой болоод байна. Тодорхойлбол зам тээврийн яамыг барилга хот байгуулалтын яамтай, эдийн засгийн хөгжлийн яамыг сангийн яамтай, хүн ам хөгжил нийгмийн хамгааллын яамыг хөдөлмөрийн яамтай эргүүлэн нэгтгэх тухайч ирж эхэлсэн. Тухайлбал эдийн засгийн өсөлт зөвхөн иргэдэд мэдрэгдэж, дээд албан тушаалтнуудад төдийлөн мэдрэгддэггүй. Улс их орны бүтээн байгуулалт хийх санхүүжилтийн мөнгийг үр ашиггүй зүйлс зарцуулсан гэх зэргээр эдийн засгийн хөгжлийн яамны тодорхой албан тушаалтнуудыг эхнээс нь авилгатай тэмцэх газар шалгаж эхэлсэн юм а. Харин огт байх ёсгүй хууль зүйн салбарт хүртэл улс төрийн нөлөө нөлөөлж эхэлсэн зэргээр хууль зүйн сайд Тэмүүжин эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр нарын асуудлыг хамгийн их ярина гэсэн тамга байна. Хамгийн гол нь хууль зүй энэ юу шүүх прокурор нь хуулийн байгууллага айгуу муу. Хууль зүй талдаа шүүх прокурор талдаа айгуу муу ажиллаад байгаа шиг санагдаж байна. Тааламж муу тайлах байх шүү дээ ер нь. За хариуцлаггүй ч гэж одоо мэдгүй. Ер нь шинээр нэг яам байгуулсан шүү дээ. Тий. Тэр мөр нь илүүдэлж байсан юм уу? Тий. Бас нэг жоохон болохгүй болоод жоохон шүүмжлэлт өртөж байгаа. Зүгээр ер нь тийм муу сайд байдаг бол хариуцлага тооцох нь бол зүйтэй. Хариуцлага харин зөв тооцох хэрэгтэй. Улс төрийн үүднээс биш. Жинхэнэ ажил хэрэгч зарчмаараа тооцох хэрэгтэй. Дос харман уурна тийм нэг ус ширгээ тэгээд нэг амгалан тиймд явдвал сайдаа гэхдээ миний засгийн газрыг бол донд тавина би. Тийм сайн ачаас зүгүүхгүй. Ер нь зүгээр яамдын үйл ажиллагаа, засгийн газрын үйл ажиллагаа хэвээ явсан бол өнөөдөр бас ард түмний амьдрал тийм ээ улс орны одоо тийм ээ эзэн засгийн хөгжил энэ хэмжээнд бас хүрэхгүй байсан байхад.
Засгийн газрын гишүүдийн дунд халаа сэлгээ хийгдэхдээ зэрэгцээд төрийн албан хаагчдын хувь заяач яригдж эхэлнэ. Гэхдээ засгийн газрын тэргүүн энэ шийдвэрийг гаргахын тулд улсын их хурлын дийлэнх гишүүдтэй тохиролцоонд хүрсэн гэцгээж байна. Өөрөөр хэлбэл халаа сэлгээнд өртөх сайдуудыг гомдоолгүй элчин сайдаарч томилох асуудал хоёрдугаарт тавигджээ. Нөгөө талаар шинжилгээний засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэсэн байр суурьтай төлөөлөлж байгаа юм а. ТВС мэдээ Ариун Туяа ариун бол мэдээллээ.